Санал хэлье. Аудитын байгууллагад сангийн яамныхын 1-р би ажил хэрэгч танарт санал тавьж байгаа. Энэ үндсэндээ бүртлэгчдийн мөнгөн дээр бид нар бас нэг сахилгаагаар хариуцлагатай. За төсвийн гүйцэтгэлийг хяндаг энэ процесс маань ч гэсэн өөрөө бас их ил тодод нээлттэй үр дүнтэй байх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр аудитын байгууллага төсвийн энэ гүйцэтгэлийг хилэлцэх энэ хугацаад ихтэй холбоотой асуудлууд дээр ажиллаад энийг илүү үр ашигтай үр дүнтэй болгох, сахилгаагаар хариуцлагыг сайжруулах саналыг босруулаа. За би та бүхэнд 9 сарын 1 хугацаатай үрэг даалгаврыг бас сангийн яам болоод аудитын байгууллагад өгч байгаа. За бид нэр үндсэндээ 6 сарын 15-нд төсвийн гүйцэтгэлийг аудитын байгууллагаас өргөн барьсны дараагаас улсын хурал хилцэж эхэлдэг. Өнөөдөр 7 сарын 3 чуулган завсарлах гэж байна. Та бүхнийг 17-нд өргөн барьснаас хойш 26 буюу 9 хоногийн дотор өнөөдөр улсын хурлын бүх байнгын ордууд ингээд нэг хилцсэн болоод өнгөрч байна. Хилцсэн болоод өнгөрч байна. Бид нар ийм байдлаар татвар төлөгчдийн мөнгөн дээр, төсөв дээр ийм хариуцлагагүй хандаж болмооргүй байна. Тэгэхээр энэ хилцэгтгийг илүү ил тод нээлттэй хариуцлагатай болгоно. За болж игэл та бүхэн өөрсдөө судлаа 6 сарын 15 хүртэл биш 4 сарын 15 гэхэд аудитын дүгнэлт зөвлөмжийг өргөн барьдаг гэдэг юм уу ийм чих рүү оруулаад улсын их хурл ядаж энэ дээр ч нэг гүйцэтгэлийг нь 2 сар гар дээрээ материалыг нь аваад нэгэнгүү үзээд ард олон нийтэд хүргээд олон нийтэд нээлттэй хилцүүлэг хийгээд магадгүй улсын их хурлын хэмжээнд сонсгол хийж гүйцэтгэлийг хяндаг энэ одоо механизм би эрхтэй байхаа гэж харж байгаа. Ирэх оноос эхлээд. Ирэх оноос эхлээд. Ингэж бид нэр гүйцэтгэл дээр гаргасан алдаагаа дараа жилийнхэн төлөвлөлтөн дээрээ гаргахгүй байх залруулах боломж болцоо бүрднэ. За бүр тухайлаад одоо яг энэ удаагийн шиг одоо өнөөдөр засгийн газраас 10-20 хуулийн төслүүдийг өргөн бариад бүх байнгын ордыг ачаалттай ажилуулад 2-7 хоногийн дотор төсвийнхээ гүйцэтгэлийг дундуур нь шургуулад ингээ гаргаж байгаа энэ зарчим бол болохгүй. Тэгэхээр бид нар улсын их хурл төсвийн гүйцэтгэлийг хилцэхдээ магадгүй улсын их хурл тухайн дээр хяналтын сонсгол хийхэд тухайн тэр цаг мөчид тэр 2-3 хоногт гэдэг юм уу тэр 7 хоногт ямар нэг өөр асуудлуудыг хилцдэггүй байх улсын их хурлын бүх гишүүд улсын их хурл олон нийтийн асуудалд бүрэн дүүрэн анхаарлаа хандуулах энэ цаг хугацаа боломж болцоог их хурлын хилцэгтгийнх нь хүрээндэж хоног хугацааных нь хүрээндэж боломж олох зайлшгүй шаардлагатай байгаа. Сангийн яамч гэсэн алстай хэрэгтэй. Бүх төсвийн ерөнхийлөн гүйцэтгэх зарчигч нар дээр гарч байгаа алдаануудыг та бүхэн олж илрүүлж төлөвлөлтөн дээр бас алдахгүй байх энэ зарчим өөр хэрэгтэй байна. Тэгэхээр энэ зарчмыг та бүхэн 1-р 9 сарын 1-ний өмнөөс саналыг босруулаач. Би бүхэн танилцуулаач. Тэгээ болж ивэл эх өнөөхөө төсөвтэйгээ хамт тодтолтойгоо хамт энийгээ өргөн бариа. Ягаад гэвэл энэ эдийн засгийн чинь сансшгүй нэг хэсэг гол үндсэн фактор нөрөө төсөв өөрөө болоод байна. Инфляц чинь сараас сард өөрөө 1-1.5 пунктээр нэмэгдээд байна. Өнөөдөр 11.6% гэж ярьж байгаа боловч чинь дараагийн сар дахиад 1% нэмэгдэх нэ. Намар хүрэхэд бид нар юу болохыг мэдэхгүй. Алдаа оноогоо зөв онцлохгүй болвол ингээд төсвийн нэрийн дор бол импортынхаа бараа бүтээгдэхүүн энэ инфляц нөлөөлдөг зүйлүүдэд нэмэгдүүлээд ингэж боломгүй байна. Тэгэхээр тийм төвшөндөө 1-р ажиллая. За хоёрт за магадгүй энэ оных бол одоо ингээд нэг нүглийнүүдийг гурилаар хурна гэх шиг ингээд арга цагаад ингээд өнгөрлөө. Шаардлагатай бол бид нэр эх оны төсвийг чинь өргөн барьсан энэ 9 сарын хугацаанд хуулийн эрх зүйн байхгүй ч гэсэн улсын их хурлын гишүүн санаачлаад төсөв дээр 2025 оны төсөв дээр хяналтын сонсголыг бас хийх эрх бол нээлттэй байгаа. Ер нь бол хийх нь зүйтэй гэж үзэж байна. За тэгээд тэрэн дээр бол та бүхэн бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Нэг бүрчлэн бид бүхэн саяын хэлсэн асуудлууд дээр аудитэд олгосон эрх мэдэл хэм хэмжээнүүд дээр хэрхэн ажилласан гэдэг асуудлуудыг ч гэсэн бид нар бас ярих зайлшгүй шаардлагатай байна. За ийм саналтай байна.